Сайн уу анар байна 2025 оны 3 дугаар сарын 30 өнөөдөр Парис марафоны бэлтгэлээ хийх ёстой. Хийгч намайг хүлээж байгаа. Би 15 минут хоцорч байгаа. Яг үнэнгээ ярина би хоцорч ирсэн гэсэн. Гүнгээ ярихгүй тэгвэл. За тэгэхээр гүйж байхад би ярихаар шийдлээ. Энэ бичлэгийг би 3 сарын 30-ны бүтэн сая өдөр хийсэн. Ягаад тэгэхээр 4 сарын 13-нд битүүр марафонтой. Гэхдээ өмнөх 7 хоногт хамтдаа анги марафоныхоо замаар гүйх боломж байхгүй учраас энэ өдрөөс өөр сонголт байгаагүй юм аа. Энийхэн дараагийн 7 хоногт 4 сарын 6-нд манай холбооны аврын баяр болсон. Тэрэн дээр бас би нэг жижигхэн имжлэг хийсэн. Тэгээд дараагийн имжлэг дээр гүйлтийн бэлтгэл тэмцээн оролдоноос гадуур нэг ингийн богинохомжлог орох бах. Тэрэн дээр харуулгыг хичээнэ. Тэгээд энэ 4 сард би бараг коллектив имжлэг оруулж чадсангүй. Энэ хоолойгоо бас 4 сарын 28-нд шилжих шүн дунд уншиж байна. Ягаад гэхээр энэ 4 сарын эхнээс эхлээд миний амьдралд янз бүрийн муу мэдээнүүд дараараасаа гарч ирсэн. Гэхдээ яах вэ? Цаг хугацааны явцад зарим нь сайжирсан боловч зарим нь тэр чигтээ үлдсэн. Одоо ямар ч миний засах боломж болцоо байхгүй таагүй мэдээнүүд дараараасаа гарсан учраас тэгээд миний сэтгэл санаа бас хэцүү байсан. Хавар болж байгаа хичээлгүй бас их ядарч байсан. Өнгөрсөн жилийн Олимпийн наадмаас хойш ер нь бол би амралтгүй удаан явсан байлээ. Би махбод сэтгэл санааны хувьд нэлээд ядарсан гэдгийг мэдсэн. За тэгээд өнөөдөр ингээ хоолой бичиж сууж байгаа үед ч гэсэн би анх удаа өвчний актаар ажилласаа чөлөөлөгдөд гэртээ амарч байгаа. Бүр 14 хоногийн акт авсан гэдгийг хэлье. Уг нь бол 3-4 хоногийн ч акт өгдөг. Гэхдээ 14 хоног гэдэг бол арай л урт хугацаа юм байна. Тэгээд янз бүрийн шинжилгээнүүд өгсөн, шинжилгээнийхээ хариунуудыг хүлээж байгаа. Тэгээд хариунуудаа авчаад ямар эмчилгээ юу хийх вэ гэдгийг шийднэ. За. Тэгэхээр энэ бүгдийн 4 сард болж өнгөрсөн зүйлс энэ бүх асуудлаас болоод би бичлэгийг оруулаагүй нэлээд унтлаа. Ямар ч тач өнгөрсөн хугацаанд миний дэргэд байж намайг дэмжиж байсан найз нөхөд хамт олон гэр бүлийнхэн та бүхэндээ маш их баярлалаа. Бас надад ингээ гоё үнэтэй сургамжийг зааж өгсөн, надад муухай хандсан, намайг ийм сонирн байдалд оруулсан тэр хүмүүст бас баярлалаа гэж хэлье. Яагаад тэгэхээр та нарын ачаар би ингээд урагшилж байна, илүү сайжирч байгаа гэж найдаж байна. Дахиж ийм сонирн байдалд орохгүй хичээх болно. Тэгээд ер нь бол хүний амьдралд хамгийн чухал зүйл бол сэтгэл санаа байд юм байна. Тэгээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дагаад одоо биеийн эрүүл мэнд байд юм байна. Уг нь бол эрүүл биед саруулхан оршино гэж хэлдэг. Гэхдээ яг үүндээ энэ оюун ухаан чинь бие махбодыг өдөртөж байгаа учраас ингээд сэтгэл санаа эдийн чинээ сайхан байна, эдийн чинээ зэгцтэй байна. Тэр хэрээрээ бас хөдөлгөөн эрүүл мэнд одоо юу гэдэг өөртөө санаа тавих, өөрийгөө хайрлах гэдэг ч юм уу тэр зүйлс давхар явдаг юм болов гэж би боддог боллоо. За тэгэхээр энэ сэдвийг ингээд орхий. 4 сар болно гэхээр чанга байлаа. Миний төрсөн өдрөө үг нь бас болдог. Нас нэмсэн. Гэхдээ яг хөө би тэгэл их сүртэй тэмдэглэдэг юм дөө. Энэ жил ч гэсэн их сүртэй тэмдэглэе. Өнгөрсөн жил бол гоё байсан юм биш үү тийм. Өнгөрсөн жил миний төрсөн өдрөө тэмдэглэж гисэн хүмүүст бас дахин баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Энэ жил бол тэгээд явахтай өнгөрсөн. Ганц нэг найзуудтайгаа уулзах байсан чадаагүй. Тэгээд одоо миний буруу. Тэгээд яах вэ? Окей. За, гүйлт рүүгээ эргээд оръё. За ингээд та нарын харж байгаагаар бит 2 сая Сена мөрний эргээр гүйж байгаад ингээд эргийн хажуу руу гараад ирлээ. Ягаад тэгэхээр энэ замаар гүйх юм бол арай илүү боломжтой. Тэгээд саяны эргийн хажуугийн замыг түр хаацсан байсан учраас ингээд дээгүүр нь гүйж байгаа. Босоод хүмүүс ч гэсэн ингээд зөрөлтөд наашин цаашаа гүйж байгаа. Эдгээр ч гэсэн адилхан 2-7 хоногийн дараа болох Парисын марафонд бэлтэг гүйцгэж байгаа. За тэгээд эгэгч хамтлаар бас жоохон танилцуулъя гэж бодож байна. Эгэгч болол 2 жил гарны өмнөөс байна уу бид нартай хамт гүйж эхэлсэн. Тэр өмнө нь бол өөрөө товараа янз бүрийн жижиг спорт хийдэг байсан гэж хэлж байсан. Баах гүйж эхэлснээс хойш айгүй мундаг юм урамтай зөндөө олон тэмцээн оролдоод итэвхтэй оролцоод тэгээ бас бусад хүмүүсийг ч гэсэн урайлаад том тэмцээнүүд ч гэсэн өөрийгөө сорж үзсэн. Ийм зөрөгтэй дайчин эмхтэй байгаа. Би бас их одоо бахархдаг гэх юм уу.
Тэгээд энэ богино хугацаанд ингээд мундаг сайжирсанд нь бас баярлдаг аа. Тэгээд энэ удаагийн тэмцээнд бид нэр эхнээс нь дуустал хамтдаа бүхээр ярилцсан байгаа. Яг уу эгч намайг чи өөрхөн хүснэрээгүй. Тэгээд хоёлаа хамт ороод тэгээл чи өөрхөн таавар гэж болно штэ гэж ярьчлээсэн л та. Гэхдээ би бол эгчтэй хамтдаа гараад бариндаа бас хамтдаа орно гэж шийдсэн учраас эхнээс нь дуустал хамтдаа явцгаасан байгаа. Тэгээд тэр бичлэг энэ бэлтгэлийн бичлэгний дараа орно. За энэ бичлэгийг хэрвээ анзаарч байгаа бол би өмнөх бичлэг дээр Парисын төвөөр 10 км гэд бичлэг оруулсан байгаа. Гэхдээ тэр бичлэг шөнө хийсэн. Харин энэ бичлэгэн дээр болохоор яг тэр замаараа ингээд өдөр гүйж байна. Тэгэхээр яг нэг өдрийн цагаар бүрхэг өдөр Парис хот иймэрхүү харагддгаа гэдгийг харж болгоно. Тэгээд мэдээж Эвлийн цавхаг манай харагдаж байна. Ингээд л энэсээ тестад авчихсан. Эгэгчдэг хамт ичнэ. Таг Америкт гүйж байгаа шиг л хэрэгч. Ард нь ах өндөр байсан. Хэрэгчлээ нэгсэн юм шиг дээ. Гүйж байх замд бас янз бүрийн зүйлс тохиолдно. Одоо жишээлбэл Парисын галсын өгчд ажиллаж байна юу болсон юм бэ? Бас энд өөр тэмцээн уралдаан болж исэн. Бид хоёр Болони хажууд ирсэн. Тэмцээн гүйж байгаа хүмүүс яаж байгаагаар би цэглэггуудад жоохон гүйсэн байгаа. Ер нь бол ингэж тэмцээнд гүйж байгаа хүмүүс яаж байгаагаар орж гүйж болохгүй л тий. Зүгээр л яг Парисын маратоны гүйх замаар ийм хүмүүс гүйжсэн болохоор тэгээд зэрэгцэж гүйхээс арга байгаагүй. Тэгээд түрүүчийн тэмцээний хүмүүс медаль авсан байна. Гоё медаль байлээ. Яг ямар нэртэй тэмцээн гэдгийг бас зай мдээгүй өнгөрчихсөн. Мартсан байна. За тэгээд бас ойд парк гарсан байна. Хүүхдүүд тоглодог. Янз бүрийн үйл ажиллагаанууд болдог гэж зураг хүргийг аваад өнгөрөөсөн дөө. Парисын маратоны онцлог нь болохоор яг Парисын баруун хэсгээс зүүн хэсэг рүү гүүгээд тэгээд тойроод эргээд ирдэг гэх юм уу 42 км гүүн. Бүхэл хотын төвөөрөө байдаг түүхэн дурсгалтай газруудаар дайрдаг. Яг уу урд хойд хэсгийн газруудаар бол нэг дайрахгүй л те. Баруун зүг хэсгийн газруудаар дайрна. За тэгээд Болони тэгээд Мансени гоор дайрдаг байгаа. Тэгээд ер нь бол хамгийн гоё маратон миний хувьд. За тэгээд маратоны бичлэг орохоор жоохон тайлбар хэлж магадгүй. Тэгээд би баахан хөгжөөнд дэмжигч болон уур амьсгалын талаар бичлэг хийх гэж оролцсон. Тэгээд тэр бичлэгийг оруулнаа. Уг нь одоо энэ гаргаж байгаа хөшөөч юм уу те энэ годомжиг яг тэмцээнд гүйж явах үедээ дахиж бичэндэ гэж ботсон чинь яг тийм нөхцөл бол бүрдээгүй. Яагаад тэгэхээр яг машин замыг хааж агаад бид нэр машин зам дундуур гүйдэг. Тэгээд хажуугаар битүү хөгжөөнд дэмжигчд байсан болохоор хажуутлын цэцэрлэгч гэх юм уу эсвэл энэ танигддаг байрнууд харагдахгүй байсан. За тэгээд ер нь бол төгсгөл дээр ирсэн байна. Ийм том өргөнжилүүн дээр ирээд тэмцээн маань өндөрлөдөг байгаа. За тэмцээний дуусаад финишер медаль авна, тишерт авна. За тэгээд зураг хүргээ авахуулаад найз нөхдөөгөө хамт байж хагаад энэ бол дуусгадаг. Тэгээд тэмцээний үеэр бас дэмждэг хүмүүс маш их цуглдаг учраас биднэртэйгээ бас зохицооч наашаа цаашаа хөдөлгөөнд орох гэж өрхөн цаг алддаг. Тэгээд 60 хэдэн мянган гүүгч тэгээд эднийг дэмжих гэж ирсэн гэр бүлийн хүмүүс хамаатан сайд найз нөхөд. За тэгээд Парис хотоор аялж байгаа хүмүүс гэл бас л яг тэмцээн дуусах үеийн үйл хөдлөлгөөн бол өндөр байдаг ачаалтай. За бид тэр ер нь бэлтгэлэн дуусаад сонголтын дасгал гэж байна. Ер нь ямар ч бэлтгэлийн дараа баг зэрэг сонголтын дасгалаа хэрэгтэй. Хөл гар нуруу мөр бүхэл зүйлээ сонгох хэрэгтэй байдаг. Гүсийн дараа юм хөө мэдчихэв. Бэлтгэлийн амжилттай дууссан учраас өөрсдөө нэг шагнажсан байгаа. Яг бас зүгээр шүү дээ. За тэгээд Парис хот маань сайхан харагдаж байна. Ирэх жил гэхэд би эндээс Улаанбаатар гэрлүүгээ харин да. Тэгтэл ямар вэ? Гоё байна. Парис өнөөдөр гоё байна. Сэрүүхэн байна. Үүлэрхэг байна.
Яг гүйлтийн цагаа гараа юм тий. Тэнгэр хангаа өнөөдөр биднийг харж үзчихээ. Бороогүй байна. Бороогүй байна. Өчигдөр ингээ бороо орсон. Өнөөдөр бороогүй байна. Гоё байна. Сэтгэл санаа үнэхээр гоё байна. Чадна. За Парисын маратон 10-аас хэдэн нөхөө. Гүүхийн өмнөх сэтгэл. Гоё штэ. Яг нэг олон тийм марафонд орж үзээгүй ч гэсэн ер нь Парисууд айгүй гоё. Яг хотынхоо гоё яг түүхэн дурсгал газруудаараа гүйдэг. Тэгээд энэчдийн хот бүр гоё болж ин гадаадаас айгүй хүмүүс ирж гүйж байгаа юм бэ те. Хэдэн хүн орж байгааг нь мэдсэн үү? 66,000 хүн гэсэн шүү дээ. Өө өнгөрсөн шлээс их болчихжээ. Тийм. За гүүхийн өмнөх сэтгэл 10-аас гүүхийн өмнөх сэтгэлдөө жоохон тийм юу яадаг шүү дээ. сандрал мандрал айдсан байц. Төвшсөн тийм сандрал нэг тийм хэвийн биш мэдрэмж бол төрдөг. Аха. Хэдэн оноо өгөө? Ямар ч тэмцээнд орсон ер нь нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг шүү дээ тий. Тийм. За ерөнхийдөө аль болох тайван байхыг хичээдэг. Тэгээд нэг 7 молоо ч юм уу. 7 за нэг дундуур нь госнаа гэж. Тий. Тэгээ 5-аас бол дээгүүр Тий, мэдээж. бүр амар сандраад нэг ингээд нэг паниктаад байгаа юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол зүг хэвийн бол биш байдаг. За яг хэвийн бол биш байгаа. 3 оноогоор хэвийн биш байна. 2-3 мөрөдөө явчих юм бол бариш 0-аас салахгүй юм биш. За. Энийг юу яана? Гүүч дуусны дараа дахиад цаана. Тэгээ гүүчийн дундаар хоёулаас ярилцсанаа. Ярилцж явчих уу? За амжилт. Окей, амжилт. За тэгэхээр спорт хугацаа өмсөөд гүйж ирснийхаа дараа өмсөх солихуур авцаа хувцас хадгалах хэсэгт үлдээгээд гараа руугаа явахдаа бэлэн болсон байна. Одоо энэ харагдаж байгаа асар дотор ногоо хувцастай өмс зогсож байгаа. Яг нь болохоор Schneider Electric-ийн гүйчид ягаад эдрийг харуулж байгаа юм гэхээр Schneider Electric нь Парисын маратоныг гол зохион байгуулж ивент төлөв компани байна. Тийм учраас ерөнхий өнгө нь ногоон өнгөтэй анзарч байгаа байх. За тэгээд 66,000 хүн оролцож байгаа гэсэн. Миний санаж байгаагаар 7.8 хэсэгт хувааж гаргаж байгаа. Тэгээд тэрэн дотроо бас А, Б гэсэн секторээр хараараасаа гарах болно. Тэгээд битээр нэг урдуур бол гараагүй. Бараг сүүлээсээ 2 өнөөгөө хүртэх гараан дээр нь гарч байгаа. Яагаад тэгэхээр битээрийн зорилго цагийн рекорд ивдэх биш. Өмнө гүйсэн марафоныхоо цагийг ахиулах. Тэгээ бас миний хувьд яг энэ тэмцээн дээр enjoy хийгээд гоё уур амьсгалыг мэдрээд тэгээд аль болох олон дүрс авч дурсамж үлдэх зорилготой л оролцож байгаа да. Champs-Élysées-ийн талбайгаас Concorde-ийн талбай хүртэл гүйцгээж байна. Тэр урд харагдаж байгаа нарийнхан шовгор бол Concorde-ийн хөшөө. Египтээс авчирсан Египтийн дүрс бичгтэй хөшөө гэдэг. За тэрний одоо он цаг хугацаа хэн яаж авчирсныг нь бол би сайн мэдэхгүй. Тийм болохоор олон юм яах вэ? Concorde-ийн талбайгаа оройгоод опера Garnier чиглэл рүү гүйж байгаа. Гэхдээ замаараа Vendôme-ыг бас тойрох байхаа. Тэгээд Vendôme-ыг харагтахаараа энэ Vendôme байна гэж би хэлж өгнө. За тэр урд харагдаж байгаа шовгор ногоон болохоор Vendôme байна. Хажуугаараа бас их гоё том брендийн дэлгүүрүүдтэй шинэ жилээр ирэх юм бол гоё чимэглэлтэй болсон байдаг газар байгаа. Тэгээд Парист ирж байгаа хүмүүс саяны энэ Champs-Élysées-ийн талбайгаар алхаад тэр Concorde дээр очиод дараа нь Vendôme дээр ирэх юм бол бас гоё шүү. За Vendôme өнгөрөөд одоо опера дээр ирж байна. За энэ опера бол бас их гоё. Эртний түүхтэй. Тэгээд цаг хугацаа он цаг дээр би жоохон алдаж магадгүй учраас бас худлаа яриа яах вэ? За энэ хажуугаар хөгжинд дэмжиж байгаа хүмүүсийг сайн хараарай. Тэ ямар вэ? Чидаш. Бичээд байгаа шүү гэл бичээлгүйгээд байсан байгаа. За тэгэхээр яг одоо музей төлөв өрч байна. Лүврийн музей бол бас яг гоё хэсэг. Ягаад тэгэхээр энэ хэсэг нөө хөгжин дэмжигчнэр ихтэй аяллаар явж байгаа хүмүүс бас энэ хавар их байдаг учраас музей үзэх гэж явангаа энэгээр гүйж байгаа хүмүүсийг бас дэмжиж ингээд олон хүн цугласан байгааг харж байгаа байх. Тэгээд ер нь бол энэ дэмжигчнэрийн уур амьсгал маш чухал байдаг. Түрүүн хэлсэнчлэн Парисын Болоне
Тэгээ Болониогоос цаашаа Вансенийг тойроод эргээд ирдэг. Яг тэр ойн хэсгээр ч гэсэн хөгжин дэмжигчнэр бас байсан. Мэдээж хотын төвөр илүү их хүн байгаа. Гэхдээ л ойдтор хүртэл дэмжигчтэй байгаа л ингээл хажуугаар хүмүүс гоё хөгжим тоглоо олуудуулаад хэлж дуусах болоход хамгийн ихний хөгжим явлаа. За одоо болохоор эхний 5 км өнгөрөөд усаа цэнэглэж бас энерги цэнэглэх хэсэгт ирсэн байна. Энд манай 2 хүн ажиллаж байсан. Анхаа болон Амрагч байна. Тэгээд бид хоёрыг ус уух хооронд хамтдаа селфи селфитсэн байгаа. Тэгэхээр Парис маратон 42 км-т ингээд 5 км тутамд ийм ус цэнэглэх, бас энерги цэнэглэх буюу одоо банан, кекс, сахар, хатаасан жимс тавьсан юм хэсгүүд байж байдаг. Төрхий. Allez Balou! Wow. Техно хөгжим бүртгэгч уулгаад чинь шүү. Зя одоо Бастийн талбай харагдаж байна. Бастийн талбайд маш олон зурсан байдаг онцлогтой хөгжим дэмжигчнэр бол агуу. Эдгээр хүмүүсийн ачаар бас энерги цэнэглэгдэж байгаа. Сэтгэл хөдлөлт байна. Тэгээд 4 сар хэцүү байсан гэж түрүүн ярьж байсан да. Яг одоо имжлэгээ эргээд харахад бол ерөөс хэцүү байгаагүй юм шиг сайхан байна. Энэ өдөр бол бас сэтгэл санаа сайхан өргөж авч чадсан. За 10 км гүйсэн сэтгэлээр байна. Дажгүй шүү. Өөрөөс бол гоё юм те. Гоё байна. Цаг агаар гоё байна. Тэ. Үүлдээ сэрүүхэн гоё салхитай, намхан салхитай. Гоё байна. За эхнээ буюу Вансенийг орж ирлээ. Тэгээд хөгжим дэмжиж байгаа хүмүүст баярлалаа. Яг 20 км дээр ганаагч тэгээд таарсан. Ганаагч бидний ирч чиг нөхөд тусалсан. Яагаад тэгэхээр 21 км дээр хагас марафон тооцогддог учраас цагаа бага зэрэг ахиулах зорилготойгоор хурдан нэмэх шаардлагатай байсан байгаа. Амтсан шүү. За жоо хурдан нэмч. Nice. За. Тэний. Зам дээр нэг хүн витамин барьсан зөксч идэв. Энэ болохоор хүүхдэд зориулсан витамин байхгүй юу? Тэгээ гүүжин өмсч эрдэс бодсон алдаж байгаа. Витамин өгсөн залууд маш их баярлалаа. Танихгүй л дээ. Баярлалаа. За тэгээд ингэ харж байгаа биз? Тэр зэрэг хүн хамт явж байна. Тэгээд замаа дуусгасан шүү.
Түрүүчийн хамгийн ихэнд харагддаг харгахуй түнэл бол 800 м илүү 1 км орчим үргэлжилдэг хамгийн урт түнэл. Тэгээд иймэрхүү хэмжээний урт богино 5 түнэлээр дээшээ доош өсөж хөгжүүлэг хийсэн. Түнэл болгонд хөгжүүлэг хийсэн. Боцоор онлаа. Одоогүй. Яа. Яа ингээд 35 дахь километр дээр ирлээ. Тэгээ 36 дахь километр дээр бас нэг хөгжин дэмжигч манай албаны гишүүн их гэрэлэгч хүлээж байгаа. Тэгээд дэрэгчтэйгээ уулзсан тулд яран гүйж байгаа юм аа. Хай. Зэсэнэ. Санаач. Тэстүё. Ямар гоё юм бэ гэхдээ. Үнэхээр гоё гэж хэлэхгүй байхаа. Яагаад тэгэхээр бид нарыг хизээ ирэхийг яг барагцаалж мэдчихэж байгаа л та. 30 минут ч юм уу 1 цагийн хооронд хүлээж байгаа байхгүй. Тэгээд бид нарт зориулаад уус, тэгээд хэрэгцээтэй бэлтгэл, өсөнд найруулжууд, витамин гэдэг. Тиймэрхүү зүйлсийг авчирсан, хүлээж ирсэн. Тэгээд ийм их сэтгэл гаргаж биднийг дэмжсэн. Та бүхэнд маш их баярлалаа. Түрүүчийн орилж байгаа хүмүүсийг уучлаарай. Одоо бол миний хамгийн дуртай хэсэг эхэлж байна. Яагаад тэгэхээр эндээс хойш 600 м-ийн дараа барай бараа. Тийм учраас хамгийн өндрийн моц гарна, хамгийн гоё хөгжин дэмжигч нарт хүлээж байгаа. Хамгийн гоё гүйлттэй болно. Би яг энэ хэсэг дээр ирэхээр огшоод идэв. Гарцаа.
ширэн. Дуслаа. Орж ирээд ядраад унцаасан байна. Яг хөө гоё байлаа. Цагаагаар бол янз юм байна. Түм аваад бас гоё байлаа. За. Дуслаа. 42 дуслаа. Анартайгаа хамт гүйлээ. Баярлалаа анар. Зам зөндөө туслаа. Зөндөө загнаа гэж. Зөндөө хурданггүй гэж заашлууллаа. Зэмлүүллээ. Гэтэ зэмлэл гоё байлаа. Тэгээ цагаа ахиулчлаа. Цагаа ахиулсан нэрээ. Зөндөө ахиулсан. Баруун 4 хүчтэй орж ирсэн. 35% хавцаа юу? За ямар ч байсан өмнөхөөс бол хамаагүй ахиулсан. Тэгсэн. Гоё байлаа. Өнөөдөр цагаагаар үнэхээр гоё байна. Үүдэрхээр тийм нартай биш. Үнэхээр гоё байлаа. Яг л гүйцэтгэх өдөр байлаа. Өөр амьсгал үнэхээр гоё байлаа. 42 гүйсэндээ баяртай байна. Бусад гүйсэн хүмүүс нь хамт гүйгээгүй хохнээ. Хамт гүйхээр гоё байд юм байна. Тэгээд дээрэс нь цамд тосож ус жил залгуулсан гэрлэгчтэй баярлаа. Бас дээрэс нь бинвол хийж байгаа мундаг застуулынхаа группийн гишүүдтэй баярлаа. Та нар мань мундаг байлаа. Та нар байхгүйсэн бол бид нар бас энэ гоё тэмцээнд орж бас чадахгүй байх байсан. Чадна л та гэхдээ жоох уйтгартай л байх хэсгээд. Тийм гэхдээ ер нь замд ер нь таньдаг гоё монгол хүнтэй таарлах шиг гоё юм байдгүй. Бүр ингээд ирч хүч өгчдөг. Бүр ирч хүч нөхдөг. Тэр бол үнэхээр гоё супер. Үнэхээр гоё. Гоё шүү. За тэгээд 10-аас хийдгээ. Одоо юу? Одоо дууссан юм чи хараа. Сандрал айц бүх юм байх. Одоо медаль авах гэж байна. Медаль ти-шорт хоёр авна. Гоё байна. За медаль ти-шортаа аваад эргээд тааръя. Merci. Яа ингээд сүүлийн хүчит барин дээр дэг ихч байна. Баярлалаа. Хамтдаа бэлтгэл хийдэггээд Тасранерс Парисын болон Монгол спорт холбоо застуулын монголчуудтай бүгдээрэнд нь шин сэтгэлээсээ талархсан илэрхийлье. Бидэнтэй хамт гүйсэн бусад монголчууд байгаа. Бид нартай таарч амжаагүй. Гэхдээ та нар бас мундаг байсан шүү. Тэгээд намайг энэхүү тэмцээнд оролцоод дэмжсэн. Байгалийн агчтай мөн шин сэтгэлээсээ дахин баярлалаа гэж хэлье. 4 сарын маань хамгийн сайхан үйл явдал байлаа. Баяртай.